Бид улс эх орондоо орон нутагта ямар хөгжил, ямар шийдлийн гарцыг авчирч чадах вэ? Иргэдээ сонсож илүү сайн хууль батлуулахаар ажиллаж байгаа улсын хурлын гишүүн Инх хамгааллын цаг нэвтрүүлэг эхэлж байна. Иргэдийн анхаарлын төвд байгаа хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Инх хамгааллын гишүүн зарим зайлшгүй хийгдэх өөрчлөлтүүдийг хуулинд тусгалаа. Улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орооны мэдээллээс багцлаа үргэе. Хөдөлмөрийн тухай хуулиар иргэдийн амнаас эрүүл мэндийг хамгаалахад гол зорилго нь чиглэгдэж байна. Нэг барилга барихад нэг хүний амнаас хохирдог биш, гэмтэл бэртэлж багтаа байх эрхцэн орчныг энэ хууль бүрдүүлэх юм а. Төсөл санаачлагчдын үзэж байгаагаар ажлын байранд даатгал хийх зохицуултыг оруулж өгсөн байна. За ингэхдээ эрсдлийн түвшин өндөр бол амь насны даатгалтад заавал хамрагдахаар тусгаж өгчээ. Харин бусад мэрэгжил албан тушаалтнуудын хувьд сайн дураараа даатгалдаг байхаар хуулийн төсөл боловсруулагдсан байна. Мөн сан байгуулахаас гадна аж ахуй нэгж болон төсвийн албан байгууллагууд хөрөнгийнхөө 1.5%-ийг аюулгүй ажиллагаанд зарцуулдаг байхаар зохицуулжээ. За энэ нь хувийн аж ахуй нэгж бизнес эрхлэгчдийн хувьд бас нэгэн дарамт болж байгааг Инх хамгааллын гишүүн хэллээ. Олон төрлийн татвар төлнө, дахиад ажилтнуудаа даатгана гэд зардал ирсөснө. Тийм учраас энэ мөнгийг татвартай уялдуулахаас санал гарган хуулинд тусгууллаа. Даатгалын асуудал байж байгаа шүү дээ. Энэ нөгөө эрсдэл өндөртэй ажлын байран дээр ажил олгогч одоо тэр ажилтныхаа өмнөөс даатгуулна гэж. Тэгэхээр энэ даатгалч яг сайн дурын хэлбэрээр байх юм уу? Эсвэл албан журмын даатгал байх юм уу? Эрсдлийн түвшин ихтэй ажлын байран дээр ажиллаж байгаа ажилтнаг ажил олгогч хүн амнаас эрүүл мэндийн даатгалд бол хамруулдаг байхаар шимтгэлийг нь бол ажил олгогч төлнө. Энэ эрсдлийн түвшин ихтэй ажлын байран дээр ажиллаж байгаа ажил олгогчийг ажилтан бол ажил олгогч амнаас эрүүл мэндийн даатгалд заавал одоо даатгалдаг байхаар бусад одоо ажлын байран дээр ажиллаж байгаа ажилтан нь бол сайн дураар одоо даатгалдаг байхаар гэсэн ийм л одоо найруулгатайгаар энэ хуулийн төсвөл оруулж ирж байгаа. Тийм учраас бол энэ заавал одоо даатгал одоо байх юм а. Эрсдлийн түвшин ихтэй ажлын байран дээр ажиллаж байгаа ажилтнууд заавал амнаас эрүүл мэндийн даатгал ажил олгогчноо даатгуулж яана гэсэн ийм томьёолоор л орж ирж байгаа. Ер нь яг энэ хуулийг бид нар баталснаар аж ахуй нэгжүүд дээр бол 3 төрлийн яг ачааллууд нэмэгдэж эхэлж байгаа хгүй 3 төрлийн. За нэгдүгээрт нь бол энэ шууд зардал нь одоо байгаа 1% чинь 2% болоод 1%-аар нэмэгдэж байгаа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол нөгөө даатгал одоо албан журмын даатгуулах бид нар ийм хууль баталж эхэлж байна шүү дээ. Албан журмын. Тийм ээ? Тэгэхээр албан журмын даатгал батлуулахад яг тэр өндөр эрсдэлтэй ажлын байр хангагч, ажил олгогч дээр хэдэн хувийн одоо зардал ирэх юм бэ? Хэдэн хүний даатгалын зардал ирэх юм? Энэ чинь мэдээж ажилчныхаа тооноос шалтгаална шүү дээ. За 3 дугаарт нь бол одоо харьцангуй компаниуд бол нийгмийн хариуцлага ухамсарлаад үндсэндээ бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн орчноо сайжруулдаг энэ чиглэлүүн бүх одоо компаниуд энэ чиглэлөө маш их хөрөнгө зардал гаргадаг болсон шүү дээ. Ажлын хувцаснаас ахуулаад тийм ээ ослын багж хэрэгслээс ахуулаад ISO нэвтрүүлж байгаа олон аж ахуйн нэгжүүд байж байгаа шүү дээ. ISO нэвтрүүлнэ гэдэг бол маш их том өртөг зардалтай ийм юу байхгүй юу? Өртөг зардал байхгүй юу? Бизнесийн өртөг зардал байхгүй юу? Тэгэхээр яг энэ 3 чиглэлээр бол яг одоо энэ хуулийг бид нар баталснаар ийм 3 чиглэлийн одоо дарамт тодорхой хэмжээнд энэ аж ахуйн нэгжлэр ирж байгаа. Тэр яг энэ гурван дээр нь одоо ийм хийсэн тооцоо судалгаа байгаа мó. За миний гаргаж байгаа ч яг хуу ер нь одоо номтой иргшүүн бидний ярьж байгаа энэ одоо зарчим зөрүүтэй санал гэх юм бол яг энэ зардлыг 1-2% болгож байгааг нэгдүгээрт бид нар тооцоо судалгаатайгаар нэмэх ёстой. Хоёрдугаарт нь энэ зардал бол хэрэг зардлыг нэмсэн тохиолдолд бол энэ зардал бол татвар тооцогддог зардал байх ёстой. Татвар тооцогддог зардал байх ёстой. Тэр ийм л зарчмын зөрүүтэй сандыг биелээд байна. Яг яа гэж байгаа юм. Саналаа бол асуулт дууссан. Зарчмын зөрүүтэй санал бол ийм байна. Төсвийн байгууллага тухайн жил батлагдсан төсвийн 0.5%-аас аж ахуй нэгж байгууллага үйлдвэр үйлчлэгээний зардлын 1.5%-аас доошгүй гэж өөрчлөх. Тийм энэ зардал нь бол татвар тооцогдох ийм зардал байх ёстой гэсэн юм л байхгүй. За тэгж ойлголоо. Эрсдлийн түвшин өндөр ажлын тодорхойлтыг хэн гаргах вэ гэдгийг Инх хамгааллын гишүүн асуулаа. За ямар салбарууд орох нь ч тодорхой байх ёстойг онцолсон. За хуулиар хөдөлмөр болон нийгмийн хамгааллын сайд нар ярилцаж засгийн газарт оруулахаар төлөвлөсөн байна. За үүнд нь ажил олгогч болон салбарын мэргэжилтнүүдийг зайлшгүй оролцуулах ёстой гэсэн саналыг Инх хамгааллын гишүүн гаргалаа. Эрсдлийн түвшин өндөр ажлын байр гэж энэ хуулиудын дээр ингээ шинэ томьёолол орж ирж байгаа. Тэгэхээр энэ ажлын түвшин одоо өндөр энэ эрсдлийн түвшин өндөр энэ ажлын байрыг одоо яг ямар бүрэлдэхүүнээр одоо тодорхойлж явах юм бэ?
энэ дээр энэ хуулийн төсөл дээр бол нэг юм юу байгаа штэ. Заалт орж ирж байгаа. Ямар заалт орж ирж байгаа нөхөр энэ дээр эрсдлийн төвшин өндөр ажлын байрны жагсаалтыг засгийн газарт оруулах гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ жагсаалтыг яг яаж хийх юм? Ямар үндслээр хийх юм? Энэ жагсаалтыг энэ сайд өөрөө мэдээд баталчих юм уу? Эсвэл одоо яг хөдөлмөр нөгөө ажил олгогч эзэдийн холбоо тийм ээ? Хувийн эвслийнхэн ингээд энэ эрх ашиг нь хөндөгдөж байгаа энэ хүмүүсийн төлөөлөл би бол байх ёстой гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр яг ямархуу зохицуултууд байх юм бэ? Энэ хуулийн өргөн барьсан хуулийн заалтыг уншихаар яг энэ зохицуултууд нь тийм тодорхой бас байгаа. Энэ дээр нэгдүгээрт нь одоо тодруулга авахыг хүсэж байгаа. Эрсдэл ихтэй ажлын байр, эрсдлийн төвшин ихтэй ажлын байр гэдгийг бол гурван талын оролцоотой хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо гэж одоо бас юм бүтэц бол байгаа. Энэ одоо бүтцээр мал ярьдаг бай. Гурван талд үндэсний хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн үндэсний хорооны саналыг үндэслэж засгийн газар одоо энэ эрсдлэгтэй ажлын байрны жагсаалт гэдэг нь засгийн газар баталдаг байя гэдэг ийм л төсөөллөөр бол бид бол оруулсан. Ингэж л орж байгаа. Ингэснээр хуулинд тодорхойгүй байсан зүйл заалтууд туссан амьдралд гараад хэрэгжүүлэхэд хаана ямар зохицуулалттай шаардлагатай байгааг олж харахад төхөн болсныг ч хуульчид хэлж байна. Иргэдээс бас нэгэн шүүмжлэлд дагуулсан хууль бол нийслэлийн албан татврын тухай Улаанбаатар хотод ажиллаж амьдарч бизнес хийснийхээ төлөө татвар төлөх зохицуултыг энэ хуулиар хийжээ. Гэвч хууль тооцоо судалгаа муу байгааг King хамгаалалтын гишүүн хэлж дахин боловсруулах шаардлагатайг хотын дарга Батүлд хэллээ. Энэ хууль олон улсад хэрэглэгдэхдээ үндсэн 3 чиглэлд зориулагддаг байна. Харин Улаанбаатар хот хуулийн төслийг боловсруулахдаа бизнес эрхэлсэн бол гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нь татвар ногдуулахаар болжээ. За тухайн бизнесээс хамаарч тэг 1.1-ээс тэг хувийн хязгаарт байхаар тогтсон байна. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгжүүдээс татвар авч байгаа мэт боловч иргэдээс хураах агуулгатай гэж хотын дарга Батүл тайлбарллаа. Харин энэ хууль маш их алдаатай болсныг King хамгаалалтын гишүүн тооцоонд тулгуурлан ярьлаа. Иргэн хүн захын нэг цайны газар ороод хоол идэхэд л татвар төлнө. За энэ нь хэдэн төгрөгийн татвар болж юунд зарцуулагдах нь тодорхой бус. За хууль гарсны дараа татварынханд төлөвлөгөөг нь нөгөө хэд нь татвар авахын тулд арай ядан тогтож байгаа аж ахуй нэгжүүдийг дарамтлагдаг жишг дахиад бий болохыг хатуухан шүүмжиллээ. Ягаад нэг одоо энэ бид нар чинь бизнесийнхээ орчинг сайжруулна, аж ахуй нэгжүүдэд дэмжинэ. Одоо энэ хямралаас бид нар аж ахуй нэгжүүд арай нэг жаахан өртөг зардал хохирол багтаа гаргана гэж ингэж ярьж ирчээд ам дээрээ болохоор нэг юм ярьдаг. Яг эргээд нэг оруулж ирэхдээ ингээд энэ аж ахуй нэгждэр маш их том одоо дарамт үүсгэх ийм татврын ачааллыг бид нар үүсгэж болохгүй шүү. Тэр ч би юунд харамсаж байна вөхөр одоо та бол хариулж чадахгүй шүү. Яг ямар тооцоо судалгаа байгаа. За 1% тавьчихад хотод өнөөдөр яг хотын татвар хэлбэрээр хэдэн тэрбум төгрөгийн их үүсвэр орж ирэх юм бэ гэдгийг өнөөдөр тоогоо сууж шүү. Ингэж бид нар тооцоогүйгээр судалгаагүйгээр ингэж татврын дахин давхар татвар ногдох ийм хуулийг бид нар улсын их хурлд баталж болох юм. Ийм одоо дутуу судалгаатай хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьж болж байгаа юм. Өнөөдөр сангийн ам хэлж чадахгүй шүү. Та хэлж чадахгүй шүү. King хамгаалалтын гишүүний хэлээд байгаа шүүмжлэл бол татврын талаарх манай өнөөдөр нэгэн тогтсон буруу хазгаа ойлголтын үр дагавар байгаа маа King хамгаалалтын гишүүнэ. Одоо бол татвар төлөгчдөд үйлчлэх гэж татвар авдаг. Татвар төлөгчдөд үйлчлэх гэж татвар авч байгаа. Уг нь харамсалтай нь энэ үзэл санаанаас халтарч яваад татвар төлөгчдөд үйлчлдэггүйгээр татвар авдаг явдал тогтсноос л энэ бүх гай гарцсан байхгүй юу? Монгол улс даяараа иргэн хүн аж ахуй нэгжүүд бүгдээр өнөөдөр хэмнэлтийн гурамж шилжчихсэн байж шээ. Гэтэл хот маань яагаад хэмнэлтийн гурамж шилжиж болохгүй вэ? Иргэдийн хурлын төлөөлөгчд нь 80 сая төгрөгийн зардал аваа сууж идэг. Улсын их хурлын гишүүнээс илүү их зардал аваа сууж идэг. Дэлхийн хөл бөмбөгийн аврах шалралт тэмцээн үзээд явж идэг. Ийм байж болохгүй өстэй Батүл дарга. Та бол одоо шудраг асны төлөө тэмцдэг ийм хүн. Тэгээ эргээд ийм одоо татвар оруулж ирж байгаа. Тэр ч өнөөдөр яг энэ эдийн засгийн хямралын үед тийм ээ төсвийг одоо хууль бус зарцуулах
ийм нөхцөл байдал үүсч. Одоо эн чинь ямар юм дагуулах вэ гэхээр та төлөлгөө өгнө. Төлөлгөө өгнө. Яг тэгээд төлөлгөө өгөхөөр нөгөө татварынхан төлөлгөө тавиад өөрсдөө нэг төлөлгөө биелүүлнэ гэж бахан аж ахуйн нэгжийг дарамтлаад тэгээд өөрсдөө нэг хэдэн тэрбум төгрөгөөр шагнадаг ийм жишг муухай жишг өмнө тогтцсон байсан шүү дээ. Яг энэ лүү төлөх байхгүй. Тэр аж ахуй нэгж дээр ягаад ногдуулсан юм бэ гэдэг бол бас ярилцж болох. Энэ хилцүүлгийн явдал бид нар нөгөө нэг одоо энэ анх удаа л ингэж оруулж ирж штэ. Яг юунд ногдуулах уу, яад ногдуулах уу гэдгийг эрхэн нээгдсэн нэгдэл ярьж байгаа. Энийг урд нь ерөөсөө ярьж байгаагүй, хуулийн дээр заачаад яваад байсан байхгүй. Яах нь бүү мэд яваад байсан. Биднээс хууль хэрэгжүүлэх үгүй юу гэдэг асуудал тавигдаад ерөөсөө болдоггүй. Ямар сандаа үндсэн хуулийн цэцээс хүртэл бол үгүй та нараар их хурл бол нийслэл хот татвартай байна гэж шийдвэр гаргацсан шүү. Татвар авах тухай асуудал биш дээ гэж яриад бид нар харин ч нэг үгүй тийм байхгүй шүү дээ. Хуулийнхан ч тэгж ярьдаг. Тэгэхээр инх амлын төлөөлөгч энийг бол явц дотор сая та нарын ярьж байгаагаар засч болно. Ганцхан харин инх амлын төлөөлөгч нэг юм асуудал тавигдаад байгаа. Ямар асуудал тавигдаад байгаа вэ гэхээр гişүнэ дандаа төлөөлөгч гэж яриад байгаа нөгөө төлөөлөгч гэж ярьсаар уус мурдсан. Уучлаарай. Инх амлын гişүнэ асуудал ингэ тавигдаад байгаа байхгүй юу? Юуг тавигдаад байгаа вэ гэхээр зэрэг хөрөнгө оруулалтууд чинь яаж эргэж ирэх вэ гэдэг асуудал ч хариугүй болчиход байна гэдэг байхгүй. Гэхдээ ер нь яхаараа хотод аж ахуй эрхэлснээр шийтгэл хохирол үзэх хэрэгтэй энэ аж ахуйн нэгжүүд. Өнөөдөр энэ улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулснаар тэр үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээр хувь нэмэр оруулсныхаа төлөө яагаад хохирол үзэх хэрэгтэй. Бусад улсууд тавьдаг энэ жишг бол тухайн улсад ямар трафик үүсгээд байгаа. Байгаль орчинд нь ямар сөрөг нөлөө үзүүлээд байгаа гэсэн ийм л төлбөрүүдийн тэр цэсмаа яг иргэдээр ирсэн оршин суугчдын татвар хэлбэрээр явдаг шүү дээ. Та ягаад энэ аж ахуйн нэгжүүд дээр тэр цэсмаа Монгол улсын аж ахуйн нэгж чинь 70-80% нь өнөөдөр Улаанбаатар хотод байгаа шүү дээ. Өнөөдөр энэ хувийн хөвшилд ажиллаж байгаа бараг хүмүүс 700-800 мянган хүний чинь хувийн хөвшлөч ажлын байртай болгоод өнөөдөр нэг ажлын байргүй болгочихгүй юмсан гэсэн өнөөдөр нэг ийм л имзэглэл ийм л юм байж байгаа шүү дээ. Компани дампуур болчихгүй юмсан. Нэг хэдэн улсуудаа нэг ажлын байртайд байлгачих юмсан гэсэн ийм л нөхцөл байдал өнөөдөр байгаа шүү дээ. Тийм ээ? Өөрөө хэлж байгаа тэр ягаад аж ахуй нэгж асуудал аж ахуй нэгж ногдоод байгаа юм бэ? Ягаад суутхан татвар ногдуулахгүй байгаа юм бэ? Гэдэг хэлбэрээ бол ярий гэж байгаа юм. Тэгэхгүй бол энэ одоо ингээ хаягдсан бол нийслэл хот татвартай байна гэдээ 3-3 хуулийн дээр заасан ахаа зогсчихж байгаа байхгүй юу? Та бүхэн та бүхэн би зүгээр энэ хүндээ уучлаарай хэлэхэд бол та нар хараарай Монгол улсад эдийн засгийн хувьд дампуур сүрч байгаа бүх газруудыг харахад бол зүй зохистой татвараа аваад үйлчлэгээгээ үзүүлж чадахгүй төрийн байгууллага байгаа бүх газар аюулд орцсон явж байгаа шүү. Яг тийм байдалд орцсон. Та энийгээ татаж авал да одоо тэгвэл эн чинь та өөрөө сайн ойлгоогүй юм шүү дээ. Яг хинээс татвар ямар хэмжээний ямар зориулалтаар хэн зориулж явах гэдэг татвараа та өөрөө ойлгоогүй сууж байгаа юм шүү дээ. Тэгэхээр эн чинь хотын мэр нь хотын захирагч нь өөрөө хотын татвараа иргэдээсээ авах татвар юм уу? Аж ахуй нэгжээс авах татвар юм уу? Энэ нь худалдааны татвар юм уу? Суудхан тооцох татвар мөн үү биш үү гэдгийг ойлгоогүйгээр засгийн газар төргөн барьсан байж байгаа. Их хурлд өнөөдөр ингэж сууж яах гэдэг бол энэ хариуцлагагүй явж шүү дээ Баатараа. Зүгээр инх амлан гişүнэ ийм л юм байна. Би сая бол зориуд хэллээ шүү дээ. Зориуд хэллээ шүү дээ. Их хурлаар яагаад хэлцдэг юм бэ? Яг л оруулж ирсэн саналыг их хурл дээр хэлцэж илүү боловсронгуй болгоод зөв болгоод гаргадаг. Гэхдээ энэ тооцоо судалгааг урьдчилал хийгээл ирсэн л дээ. Гэхдээ бид нар яг тэгээд ярилцаад та бүхэнд одоо зарим нэг тоо баримтуудыг ингээл уг нь тараасан юм л да. Би харин инх амгалан гишүүний хэлбэрийг тэр шүүмжлэг хүлээж авч байна. Би муу тайлбарлаж байгаа гэж магадгүй. Мэргэжлийн улсуудаар тайлбарлуулж болно. Одоо нийслэл хот 40 мянга гаруй аж ахуй нэгжээс орлогын албан татвараа цуглуулдаг. За тэр мөнгөө зарцуулж чадахгүй хүрэлцэхгүй байгаа бол хууль эрх зүйн орчинд алдаа байна гэсэн үг. Ийм тохиолдолд улсын хурлаа засч залруулахад бэлэн гэж инх амгалан гишүүн хэлсэн. За тэрнээс эдийн засгийн хүнд үед дахин татвар бий болгож аж ахуй нэгжүүдэд дарамтлагдаг жишг дэлхийн хаанч байхгүйг онцоллоо. Татвар бол унаасаа ойлгомжтой байх ёстой, энгийн байх ёстой, шудраг байх ёстой гэсэн нэг ийм гурван зарчим дээр л татвар тавигддаг.
Гэтэл өнөөдөр бидний төлөөд байгаа. Яг өнөөдөр төлж байгаа. Энэ нийслэлд амьдарч байгаа 1.5 сая иргэний би нэг 600-аас 700 мянган иргэн орлогын албан татвар төлж байгаа гэж ойлгож байгаа. Энэ 600-аас 700 мянган иргэдийн төлж байгаа орлогын албан татвар өнөөдөр яагаад нийслэлдээ зарцуулагдаж чадахгүй байгаа юм бэ? Энэ нийслэлд байгаа 30-аас 40 мянган аж ахуйн нэгжийн орлогын албан татвар яагаад өнөөдөр нийслэлдээ одоо татвар ингээд зориултын дээр дэд үтсийн санхүүжилтийн их уср болж яагаад чадахгүй байгаа юм? Энийн бид нар алдаагийн засаад өгье л да бид нар тэгвэл энэ татврын хуулийн дээр нь тэр алдаагийн засаад яг хүн болоод яах гэж татвар төлдгөөг л ойлгомжтой шүү дээ. Би яах гэж татвар төлж байгаа юм? Миний амьдарч байгаа орчин сайхан байгаасаа л гэж л би татвар төлж байгаа шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар төлж байгаа Улаанбаатарын иргэдийн орлогын албан татварыг тэр Улаанбаатарт нь зориулдаг ийм л эрх зүйн тогтолцоо би байх ёстой л гэж ойлгож байгаа байхгүй. Тийм ээ? Ийм л эрх зүйн тогтолцоо байх ёстой. Бусад улсуудад байдаг жишг бол аж ахуйн нэгж дээрээ ер нь дандаа энэ аж ахуйн нэгж дээр ингэж ачаалал үүсгдэг ийм хэлбэр байдгүй маа байхгүй. Миний ойлгож байгаа. Оршин суугчдын татвар гэж байдаг. Саяхны хүртэл Улаанбаатар хот руу шилжчихсэн улсуудаас бид нар иргэний татвар гээд 50 мянган төгрөг авдаг. 6 ам бол одоо Улаанбаатар руу ирэхэд нэг 300 мянган төгрөгийн татвар төлдөг л яг л ийм л байсан ш саяхны хүртэл. Иргэний татвар баха. Энтэй адилханаар ерөөсөө яг ингээд нэг ийм татвар тавьж байгаа бол хүн бүхэн өнөөдөр татвар төлөх ёстой. Тэрсмэ өнөөдөр нийслэлд амьдарч байгаа иргэд бол татвараа төлж явах ёстой шүү дээ. Би нэг ийм л зарчмыг л хэлээд байгаа байхгүй. Ийм л зарчмыг л хэлээд байгаа. Тэр ийм бид нар хуулиа батлахдаа ингэж ийм зарчим барьж ингэж батлах ёстой. Ер нь бол бид нар татвар уу, хураамжуу гэдгээ бас бид нар бодох ёстой. Бас бодох ёстой. Энийг маш тодорхой ойлголтуудаа нэг болгож, ойртуулж, тооцоо судалгаатаагаар бас ингэж энэ хуулийг бол батлах ёстой юм шүү л гэж бас хэлхийг хүсэж байна. Гэхдээ энэ хуулийг бол одоо яг ийм байдлаар нь одоо батлахыг бол дэмжихгүй байна. Тооцоо судалгаа муу байгааг улсын хурлын гишүүн Инх Хамгаалан олон жишээнд тулгуурлан тайлбарлсан. За эдийн засгийн хүнд үед ийм алхам хийх нь бурууддгийг олон улсын үзүүлэлтээр ч харуулсан юм а. За ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс татвар авах хуулийн төсөл буцлаа. Инх Хамгаалангийн цаг нэвтрүүлэг хүрлээ. Эх 7 хоног хүртэл түр баяртай.